онд цэргийн олимпиадын нэрлэгдсэн зэвсэг түвшний маш тусгай үлдэлийн цогцлбор тэмцээн нь бие бүрэлдэхүүний нэгдмэл ажиллагаа, алба хаагчдын бие барьдаг, сэтгэл зүйн бэлтгэл, цэргийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэн, үүрэг гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлэх үндсэн зорилготой зохион байгуулалт үүсгэх бөгөөд сургуулийн жилийн туршид цэргийн сургалт бэлтгэл, хэрхэн явагдаж байгааг үнэлэх бодит шалгуур, шударга өрсөлдөөн байдгаараа өндөр ач холбогдолтой тэмцээн. Марш тусгай үлдэлийн тэмцээн буюу хуучин нэршлэр марш тактикийн тэмцээн эмэгтэй цэргийн алба хаагчид 1997 оноос оролцож эхэлсэн түүхтэй. Олон авийн хүүхдүүдийн одон болж гэлсардар. Зэвсэг түвшний Тэг 60 дугаар түүхт 60 жилийн ойн хүрээнд зэвсэг түвшний марш тусгай үлдэлийн дасгийн анхны алт за мөн энэ жилийн алтан медаль авсан хоёр дасгийн бие бүрэлдэхүүний тусламж уулзалтыг зохион байгуулж байна. Энэхүү уулзалтыг зохион байгуулснаар ангийнхаа түүх, алдар гавьяаг сурталчлах, нийт бие бүрэлдэхүүнийхээ цэргийн бэлтгэл сургалтыг сайжруулах, баг тамирчдын тусал сурамжийг хуваалцах онцгой ач холбогдолтой арга хэмжээ. Тийм болохоор бидний арга хэмжээнд 1997 оны марш тусгай үлдэлийн авраг дасаг үлдсэн эсэнд туйлын тодорхойлтой байна. Намайг Минь цах хавхтай Мөнгөн заяа гэдэг. Би Арангаа аймгийн Жаргалан цуманд төрж өссөн. 2021 онд үндэсний Батлан хамгаалах сургуульд элсэн орсон. Одоо цэргийн нэгдсэн дээд сургуулийн агаарын цэргийн техникийн радио техникийн команд төлбөрөөр суралцдаг. За сурж байх явцдаа буюу 2024 онд зэвсэг түвшний аврах шалгаруулах марш тусгай бэлтгэлийн тэмцээнд оролцож хүрэл медаль хүртсэн. За энэ жил маш онцлогтой жил байж таарлаа. За миний хувьд сонсогч насандаа марш тусгай бэлтгэлийн тэмцээнд оролцож үзнэ гэдэг бол үнэхээр нэр төрийн хэрэг байлаа. Монгол Улсын ерөнхийлөгч зэвсэг түвшний ерөнхий командлагчийн нэрэмжит марш тусгай бэлтгэлийн тэмцээн болж за энэ тэмцээнд амжилттай оролцож тэргуун барьт орсон. Тус тэмцээнд бэлтгэж явах явцдаа зэвсэг түвшний Тэг 65 дугаар ангийн эмэгтэй дасгийн хамт олонтой хамт бэлтгэл хийж 5 дугаар ойнд мэрэгжил нэгж их нартайгаа мөр зэрэгчэд бэлтгэл хийх бол одоо миний сонсогч миний хувьд бол үнэхээр нэр төрийн хэрэг байлаа. Тэгээд амжилт гаргахад тусал тэмцсэн сургуулийн бие бүрэлдэхүүн болон агаарын цэргийн техникийн хамт олон багш нар ротын бие бүрэлдэхүүн он жавуудтай бүгдэнд баярлалаа гэж хэлмээр байна. Цэрэгжлийн спорт нь цэргийн алба хаагчдын бие бэлтрийн бэлтгэлжлтийг хангах, дэсвэр хатуужил, мэргэжлийн ур чадвартай болгон төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Байнгын бэлтгэл сургуулилт ямар ч сорилтод бэлэн байх чадвар бол улс орныг балан хамгаалах үүргээ хариуцлагатай биелүүлэхийн үндэс юм аа. За намайг Жамин Доржин Цэрмасрын гэдэг бэлтгэл сурвалжлалтай Тэг 65 дугаар ангийн биеийн тамирын дарга ажлыг хашиж байлаа. За тэгээд 1996 онд армийн анхны одоо эмэгтэй хоёр тамирчныг одоо салаанд гүйлгээд тэгээд тэрнээс улбаалan дараа жил нь марш тактикийн эмэгтэй тусаг оруулах нь хэрэгтэй гэсэн үүднээс одоо 97 онд марш тактикийн тусгай бэлтгэлийн аврах тасаг болсон юм аа. За тэгээд энэ өнөөдөр бол их сайхан өдөр байна. 27 жилийн өмнө алтан медаль авсан энэ газар дээрээ одоо маршийнхаа охтуудтай уулзаад энэ бас их бэлгшээтэй сайхан болж байна. Энэ 60 жилиг тохиолдуулаад 2024 оны одоо зэвсэг түвшний аврах шалгаруулсан марш тактикийн тэмцээнд Тэг 65 дугаар ангийн эмэгтэй тасаг дөрвөл алтан медаль авч за ерөнхийлөгчийн нэрэмжит одоо тэмцээнд марш тактикийн тэмцээнд одоо дангаараа багаараа одоо мөнгөн медаль авч их сайхан гадлалцсан сайхан амжилт үзүүлж ойж үе маань их сайхан байгаад сэтгэл их хангалуун их таатай их одоо багталтай байна. Тэгээд одоо хойч үедээ тийм ээ тэгээд энэ дараагийнхаа тэмцээн уралдаанд одоо дараа дараагийнхаа марш тактикийн тэмцээнд
бас ерөнхийлөгчийн нэрмжит тэмцээнд, өвлийн төрөлхийн тэмцээнд, бүхэл тэмцээнд нь Тэгж 95 дугаар ангийн хамт олонд амжилт хүсэж бүгдээрээс их сайхан идэвхтэй, зүтгэлтэй оролцоосай гэж одоо хүсэж амжилт хүсэж байна. Төчний 65 дугаар анги болон агаарын цэргийн 60 жилийн ог бухтаж зохион байгуулж байгаа манай 65-ын үе уламжид ирсэн марш тактик тусгай бэлтгэлийн авраг охтуудын үе үеийн уулзалтыг өнөөдөр зохион байгуулж байгаад баяртай байна. Ерөөсөн зэвсэгчний хэмжээнд эмэгтэй албан хаагчдын марш тактик тусгай бэлтгэлийн тэмцээнд орох анх суурийг бол манай 65-ын албан хаагч эмэгтэйчүүд их суурийг тавьсан ийм түүхтэй 1996 онд одоо 10 км-ийн марш тактик ихтэй садаатай явж анх удаа туршиглаад цаашдаа эмэгтэй тасаг орж болох юм аа гэж одоо өнөөдөр манай энэ форумда бүгдээ товчхон ярьсан байна шүү дээ. Ингээд 1997 онд анхны манай эмэгтэй тасаг энэ айрмын аварт нэгэн хол тасархай төрүүлсэн шүү. Тэгээд төрүүлж байсан тийм түүхтэй. Тэгээд энэ тэмцээний ач холбогдол гэдэг бол манай энэ 65-ын эмэгтэй албан хаагчдын энэ тэмцээнд удаан дараа төрүүлдэг шагнал байранд орно гэдэг бол манай агаарын цэрэг түүний дотроос манай ноёл 65 дугаар ангийн сургалт бэлтгэлийн чанар үр дүн тэн зохиогдож байгаа ажлын нэг одоо үр дүн гэж яа харахгүй хэлэх ёстой гэж. Ингээд одоо эцэст нь хэлэхэд энэ уламжлалыг тасралтгүй түүчилж яваа энэ мундаг охлуудаа тэгээ ялангуяа энэ жил одоо олон офицерууд оролцсон байна. Цаашид оролцох төрүүлэх ийм одоо нөөц потенциал зөндөө байгаа юм байна. Ингээд баяр хүргэе. Баярлалаа. Ирэх жилийн мөн одоо төрөө магнаа болоод автан жилдээ оргуулах тугаа гэж ингэж. Ерөөдөө 1997 оноос хойш 27 дахь жил болсон байна. Анхны эмэгтэй марш тактикийн аврах шалралт тэмцээнд оролцоод анхны алтан медаль авахд тэр үеийн сэтгэл бол мэдээж одоо үгээр хэлшгүй сайхан багтан байсан. Одоо 27 жил гэдэг чинь бас баггүй хугацаа байд юм байна. Тэгээд 27 жилийн дараа эргээд энэ орж исэн хамт олонтойгоо найз нөхдөдтэйгоо эргээд уулзахад маш сайхан байна. Өнөөдрийн 5-7 сургалтын төвд ирээд дурсамж маш их одоо дурсамжууд л их сэргэж байна да. Тэгээд та нартаа эрүүл мэндийн хамгийн сайн бүхнийг хүсье өрөө. Сайн байна уу? Та нартаа энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд 1997 онд бид нар жоохон охтууд байсан байна. Яг тэр үеэд дурсахаар маш хэцүү, хүнд, мэдхгүй бүх юм ингээд туулаад даваад медаль аваад хөөрж исэн ч гэсэн ингээд 27 жилийн дараа уулзалтахаар тэр болгон бүр ингээд амар гоё аз жаргалтай үгээр хэлж мэддэхгүй тийм нэг мэдрэмж байдаг юм байна. Тэгээд би 2008 онд Айрмаасаа гараад хүний нутагт ажиллаж амьдарч байгаа. Тэгээд зүгээр л намайг мессенжер одоо ч нэг уулзахад амархан болсон шүү дээ. Мессенжер, фэйсбүүкээр намайг олоод урилга өгөхөд маш сэтгэл хөдлсөн. Бүр Google ирмээр санагдаад байгаа мөртлөө боломжгүй шүү дээ тэр чинь хүний газраас. Тэгтээ би бүр ингээд зориг гаргаад ирсэн. Тэгээд найзуудтайгаа уулзсан гоё байна. Тэгээд хамгийн анхны эмэгтэй марш тактикийн алтан медаль авсандаа маш их бахархдаг. Тэгээд 98 онд нь ороод бас хүрэл авч ирсэн. Тэгээд энэ жил ирээд энэ хөөрхөн залуу охтуудтайгаа уулзсандаа маш их баяртай байгаа. Яагаад гэвэл эдгээр бас энэ жил алт авсан юм тохиолдлоор давхцсан. Хин ч нэг төсөөлөөгүй шүү дээ. Тэгээд энэ охтуудтай ч гэсэн цаашдынх нь ажил амьдралд нь маш өндөр амжилт хүсье. Тэр үедээс ахыг дарга нартаа ч гэсэн эрүүл энхийг хүсье. Найз нартаа өшөөх аз жаргал хүсье. Маш гоё байна. Үгээр хэлхийн аргагүй. За миний хувьд бол анх удаа марш тактикийн тэмцээнд орж байгаа. Тэгээд тасгийнхаа хувьд бол хамгийн бага нь биеэрч тэр насаараач тэр хамгийн бага нь. За тэгээд анх бэлтгэд гараад бол үнэхээр бас зарим үед бас шантархаар үе бол бас байсан. Заримдаа бол гүйлтийн ингээд нэг гүүж явах үедээ бол ер нь болдог ч юм уу гэж боддог байсан. За тэгээд нэг хамгийн тасгийнхаа хамгийн бага нь болохоор ах эгч нар маань мэдүү чаднаа гэд маш их урам өгдөг байсан. Тэгээд нэг хамгийн бага нь болохоор мэдүү гэд ер нь хамгийн их энэ хөтөл явахд тусал дэмжсэн хүн бол манай багийн хамт олон мөн тасгийн дарга манад хамгийн их тусал дэмжээ. Тэгээд
1997 онд бас нэг хамгийн анхны алтан медалийг авсан ах эгч нартайгаа уулзаад өнөөдрийн сэтгэлд бол үнэхээр гоё байна. За өнөөдөр та бүхнийхээ урилгыг хүлээж аваад 27 жилийн өмнө энэ талбай дээр уулзж байгаадаа туйлын их баяртай байна. Яагаад гэвэл миний хүүхдүүдтэй ч цоо юм жоохон охтууд миний хойч үеийг бий болгоод бидний эхлэлийг тавьсан суурийг улам бат бөх болгож байгаад би их баяртай байна. Тэгээд энэ тэмцээнд оролцож байхдаа би цэрмаагчтэй энэ баска ахта найзуудтай маш их баярлдаг байсан. Яагаад гэвэл тэр үед миний энэ баруун талын хөл өвдөд би гүйж чадхаа болцсон байсан. Тэр үед би амар их юу яаж исэн. Хашираад за ер нь болидоо гэж бодсон. Гэсэн ч гэсэн би бүхэл бүтэн сар болсон сар тэмцээний бэлтгэл хийсэн байсан учраас баска ах яг тэмцээний өглөө надад тэгсэн л дээ яг гараанаас гарах гэж хахад нансаа чи одоо тэмцээнд орохоо болох юм уу? Хөлий чинь ийм өвчтэй байхад одоо өөр хүн оруулъя та эсвэл хөлдөөгöd гүйлгэе гэж хэлсэн л дээ. Тэгэхэд нь би үгүй би бүтэн сар одоо энэ бэлтгэлийг хийчээд би доглоолгүй нь хизээч би багаа алахгүй гэж гүйсэн. Тэгэл би гараанаас та нэрээ доглоолгүйгээл гарсан хизээч би багаа алж болохгүй шүү гэж насаа чи гэж өөртөө хэлсээр байгаа л энэ урт замыг туулсан. Тэгээ одоо ингэ бодоход бас л их зоригтой, төвчээртэй охин байж дээ гэж би боддгийг. Тэгээд би айрамд ажиллах хугацаанд олон их охтуудыг ийм их төвчээрийг зааж энэ гой тэмцээнд урам зоригтой хатуучилтаа оролцоосоо бусдыгаа дэмжээд хүч өгөөд цааш нь үргэлжлүүлээд аваад яваарай гэж хүсэж байна. За ингээд та бүхэндээ баярлалаа. Энэ эмэгтэйчүүдийн маршийн анхны алтан медалийг авч исэн тасгийнхныг урьж авчирч бид нарыг ингэж нэр хүндтэйгээр өдий болтол ингэж дуурсан санаж явсанд би маш их туйлын их баяртай байна. Анхны марш тактикийн тэмцээнд би чиглүүлэгчийн үүрэг болон эмнэлгийн зааварлагчийн үүргийг давхар гүйцэтгэж явсан. Эхлээд бол тасгад би хөл нийлж чаддаггүй жижигхэн намхан. Одоо хам гар битээр бол хамгийн намхан нь байсан байхгүй. Тэгээ хөлөө нийлж чадахгүй ойрхон гიშгдэг. Тэгээ явж чадахгүй байхад баскаах за ерөөсөө мөнхөрийг чиглүүлэгчээр болох. Тэгэл би хойно гүйж явж байгаа л хөл нийлэхгүй болонгууд нь тасгийнхаа хажуу талж гарч ирээл төрүүлээл хаяал гүүгээ явчихна. Баскаахад загнуул. Чи одоо хинтээ ганцаараа баялдаад яваад байгаа юм би. Гүүгээд явсан заяа. Замд гүүгээ явангуудаа эдгээр чин замын хөдөлгөөний хийх гээ явж байхад би ганцаараа аргашаа харж гүйж байлдаал урагшаа харж гүйж торон дагуур мөлхөөл тэгжээс на граната авч шидээл буудаал алга болж өгнө. Тэгэл ороод ирэнгүүт баскаах өмхөрөө чи одоо гав ганцаар тасагч байхгүй хинтээ байлдаж яваад байгаа юм. Гэж орч ирээ загнуулж идэг байсан. Тэгээ дараа нь ингээд түүхээ бодоход үнэнгээ хэлэхэд бид нар бол айхтар хатуу замыг туулсан шиг тэр үед. Хамгийн анхны марш учраас бэлтгэл гэж асар хүнд тэр бэлтгэлийг бид нэрээ сайртцсан энэ миний сайртай хамрын үзүр сайртай газрын зураг шиг хагараа цусан шүүрсэн те. Өстой нэрээ бэлтгэл бол үнэн төвчээрийг бол бид нар бүгд заасан. Тэр тусмаа энэ нансалмаа бол өстой биднэрт бол нэрээ чи маршинд явах зоригийг бол үнэн өгсөн штэ. Хөл нь ингээд хазгаа доголцсон. Маршинд ороход нэг ч хүнээс хоцролгүй яг тасгийг квадратаар нь авч явж гүйж орж ижсэн хүн бол нансалмаа байхад бид нар бол нэр бахархсан штэ. Яста агуу юм даа л гэж бодож байгаа. Тэгээ нэг алтан медаль авахгүй юун дээр гарч ирж байгаа байхгүй одоо нэг ингээд тэгээ ингээд суугаад ингээд жагсаалаараа гарч ирэхэд нансал хамгийн өндөр учраас хамгийн түрүүнд гарч цэрмаагчийн араас дагаж гарч ирж байгаа байхгүй. Тэгэхэд хөөхий ингээд л өстой гიშгэж чадахгүй хоёр нүднээс нулимс нь гараад баярын нулимс өвдөж байгаа нулимс нь мэддэхгүй гарч ирээл тэгэл би тэт чинь шагналаа авч яхад бүгдээрээ л омгшчихэл л штэ тий нулимс нь гараад уйлцгаагаал бас л гоё үе байж дээ. Тэрнээс хойш би өчнөө залуучуудтай маршинд би чинь бараг 10 гаруй жил маршинд явсан. 5-7-оод би бараг 10 хэдэн жил энд бууж илаа. Тэгээд дандаа чиглүүлэгчээр явсан. Дандаа эмнэлгийн зааварлагчаар явсан. Тэгэхээр одоо 10 хэдэн жил явна гэдэг бол бас бага хугацаа биш. Тэгээд сүүлдээ би чинь настай болоод ирэхээр охтуудыгаа охиноолгочихно. За миний охин яваад өгөөрэй. За миний охин гэдэг болчдөг байхгүй юу. Тэгэж явж исэн. Тэгээд миний анхны суурийг тавьсан бол одоо манай цэрмаагч баска ах хоёр байна. Энэ хоёр хүн ч юм агуу шүү. Бэлтгэлд ороод байж ах чинь би чинь эхлээд бэлтгэл гарангууд заавал 7 хоног бэлтгэл хийж байгаа буларчдаг байхгүй. Тэгээ булархаараа халуурчна.
Тэгэхээр л баскаах юм барьж гүйж ирэл. Манай мөнгөөр хэвтэж болохгүй маа. Хурдан босон шүү гэл. Тэгээд 3 хоног гівтэл босоод гараал гүгтэл мөнөл урд нь л давхиж явдаг гэсэн. Тэгээд баскаах мөнхөр нэрээ яаж чамайг зогсоох вэ? Ганцаараа л байлдаад яваад байгаа юм. Тэгээ ямар ч юм миний онгоо чинь дийлдэхгүй шүү. Төмөө онгоот одоо мөнхөрийн онгоог цэрмаагч сайн яриндаа наагаас. Тэгэж явдаг байлаа. Тэгээ та бүхэндээ баярлалаа. Энэ их гоё дурсамжийг сэргээж бидний одоо энэ сэтгэлд байгаа хоногч явсан, дотроо бодож явсан, чадаж явсан энэ зоригуудыг ил гаргаж энд ингэж биднээр бахархаж байгаад маш их баярлж байна. Бидний ирээдүгийн гаргаж ирсэн энэ сайхан залуучууд цаашдаа над чиг 10 хэдэн жил маршинд яваад 10 хэдэн жил явахдаа дам медалийг аваасаа гэж л ерөө идэ. За миний хувьд ажил дээр анх томилогдсноос хойш анх удаа маршинд орж байна. Тэгээд маршинд орох хугацаанд одоо бэлтгэлийн хугацаанд шантрах, өвдөх одоо болдим уу гэж бодох бодол маш их орж ирж исэн. Гисэн хэдэж гисэн одоо дасгийн бүрэлдэхүүн тэр тусмаа манай дасгийн захирагч маш их урам зориг өгч маш их дэмжсэн. Тэгээд тэр тусмаа бэлтгэлийн хугацаанд бэртэлтэй байх хугацаанд маш хэцүү байсан ч гэсэндээ дасгийнхныгаа одоо энэ их олон хүний итгэлийг алдахгүй тулд маш их хичээсэн. Хэдий бид тал талаас суглаад нэгээ ерөөсөө танихгүй, мэдхгүй, нэрээс нь цааш мэдхгүй бүрэлдэхүүн цугласан ч гэсэн нэг хамт олон нэг гэр бүл болж энэ тэмцээнд оролцож чадсан. Энэ удаагийн маршин тэмцээний одоо нэг гол онцлогтой зүйл нь гэвэл нээлт нь маш их онцлог байсан. Одоо тэр төрийн далбаа мандуулах, тэр тусмаа нөгөө бамбар хасаах, тэр маш тийм сүртэй, тийм сэтгэл догтлуулсан аюу тийм огшмоор үйл явдал болсон. Тэгээд энэ тэмцээнд орж өөрийгөө сорж, өөрийгөө нээж, өөрийгөө одоо ямар зоригтой, ямар төвчээртэй вэ гэдгийг олж нээсэндээ маш их баяртай байна. За өнөөдөр ингээд та бүхэнтэйгээ уулзсандаа маш их баяртай байна. Тэгээд энэ жил болохоор бидний одоо энэ 5-7 сургуулийн төвд ирсэн бэлтгэл сургуульд бол маш онцлог байсан. Яг тэгэхээр өмнө нь нөгөө нэг бэлтгэл сургуульд одоо энд гараад ирсэн хугацаанд ингээ манай командлын ангиуд тусдаа байрладаг байсан байхгүй юу? Одоо 65 тусдаа, 53 тусдаа ингээ тусдаа байрладаг байсан. Тэгээд тусдаа бэлтгэл сургуультай хийгээ явдаг байсан бол энэ жил нөгөө команд юм нэгдсэн хээрийн нэг лагерт гараад анги ингээ бөөндөө байрлсан байхгүй юу? Тэгээд тэр нь ингээ нэг цагийн хуваараар явсан бид нар бүр айгүй том тийм одоо өнөөдрийн амжилтанд хүрэхэд айгүй том хөшүүрэг болж гисэн. Ягаад гэхээр бид нар хэдий зориг өөр талбайдаар гараад бид нар хэдий өрсөлдөгч боловч тэр агаарын цэрэг гэдэг нэг том айлтал нэг хамт олон болж те нэг сэтгэл зүрх нэг зоригтой болж чадсан нь бол биднэрт маш том одоо сэтгэл зүйн хувьд ч тэр те бидний хэд ингээд аруулаа нэг тасаг боловч ард ингээд бид нарыг дэмжиж байгаа түш тулж байгаа өчнөө олон ингээд тасаг салаа маань ингээд бид нар ингээд дэмжээл уухайлаад ингээд байж байгаа нь бол үнэхээр сайхан байсан. Надад бол тэр үлбэр үнэхээр бүрээстэй хамгийн том энэ одоо маршийн бэлтгэл сургууль хийх үеийн хамгийн том хүчин зүйл байсан гэж би бол харж байгаа. Тэгээд биднийг тусал дэмжсэн агаарын цэргийн нийт хамт олондоо 60 жилийн баярын мэнд хүргье. Чиглүүлэгчийг би ингэж одоо гүйлтэнд хэвгүй байдаг шүү дээ. Жооргоноод ойрхон тавиад тэг хүнд бүйдэлтэй. Тэгшэр нэ тасралтгүй яваад идэг. Тэгээд ерөөсө жагсаалын гадна байсан дээр ингэж тэгдэг ус. Тэгээд намайг гүйтгэхгүй байхгүй. Тэгээ ерөнхийдөө мороор бол би бол ерөөсөө зүгээр л зүгээр хэдэн сая. За жоо яриулаа. Итгэсэн ичгээ сонсоод байна. Өөрийгөө мор гэж боддог юм байна. Юу болгож яриад тийм дээ. Нөгөө уг нь бол юу واخгүй юу? Яг юу нь болохоор чимээгүй л байгаа. Юу нь олсон ч өөрийгөө мор юу. Өөрийгөө тэгж л бодд юм байна. Яг юу нь болохоор бас чимээгүй л. Ингээ зогсоод өөр ингэсэн байж. морны дүүл байхгүй. Байр зүй дээр ястаг онгоогоо яриад өгдөө та яасан. Байр зүй дээр яг юу яадаг байхгүй юу? Нөгөө ингээд гараа штэ тараасаар явна штэ бүгдээрээ. Тэгдээ. Тараасаар яваад юу яагаад байр зүй дээр очихгүй юу? Анх удаа байр зүй гэдэг юм би ч гэсэн бас шинэ байлаа шүү дээ. Тэгээд байр зүй дээр очиод яасан чинь эхнийхээ тоочкыг олчдөг байхгүй би тэгээд. Тэгээд дараагийнхаа тоочк руу яв гэдэг. Тэгээд эхнийхээ тоочкыг олсон чинь ингээд юугаар олох ёстой шүү дээ уужингаар.
Тэгсэн чи тий дуужгаар болсон чинь олддоггүй. Тэгсэн чи ноктуудаа тэхгүй. За штэ нэрээ чулуун мулуу өхрийн бас мас байв. Өшгөл болоод байгаад үрээ дорн юм байгаа гэсэн. Манай чинь бүгдээ тараад байсан. Өшгөл даант болдгоо. Олддоггүй нэг тар. Тэгсэн чинь мөнгөц бол миний хажууд байсан. Штэ бурхан минь бурхан байт юм бол тусдаач одоо туслаа. Тэгсэн чинь ястаа тусалсан штэ. Бурхан байт юм бэ. Тэгэж хаанаас нь гарлаа. Бурхан бол байт юм бэлээ. Байт юм бэлээ. Ястаа бурхан байт юм. Тэг хаанаас нь олж авсан гэрээ. Туслаач тэгээд. Тэгэж баасан татлаа. Баасны дор дөгөөд юугаар тавьчихгүй. Координат олсон ч тэгээд тэрийгэ тавьж нууцсан байсан юм. Цэрэглийн спорт дундаа марш тусгай бэлтгэлийн тэмцээн бол хамт олонний хүчин чармайлт, сэтгэл зүтгэлийн спорт. Цэргийн олимпиад оролцож төрүүлсэн, цэргийн алба хаагч бүрийг ялагч хэмээн өцгөн зүй бөгөөд сургагдж бэлтгэгдсэн дайшнаас илүү хүчтэй зэвсэг гэж үгүй юм аа. Зэвсэг түвшний агаарын цэргийн амжилтын бүх үеэс үед уламжлагдсан алтан соён бүт цом үрд хадгалагдсан үлдэх болтугай. Энгиштэй наран мандуулсан